За ингээд ээлжитнийгэн ан амтэн алан хятантай гоё түүх маань орж ирж байна. За сүүлийн хэдэн сард манай хойд хөршийн тэр тусмаа алс орнуудад амьдардаг ард иргэд үнэхээр айдас тунд амьдарч байгаа. Тэнд юу болоод байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө ойд амьдардаг Сибирийн бар буюу Амурын бар иргэдийн оршин суудаг тосгонлой хэмжээгээр нэвтэрч өнгөрсөн 3 сарын байдлаар одоо их олон хүн шархтаж зарим хүмүүс бас амиа алдсан юм тохиолдол бүртгэгдэж байгаа. За энэ нь бол яг энэ намрын 3 сарын үед одоо бараг л байдаггүй ийм өндөр тоо хэмжээ гарч байгаа. Анх бол яг тосгоны иргэд бол ихэндээ ойлгосон гэж байгаа. Яагаад ойлгосон бэ гэхээр Амурын барууд хүмүүсийн амьдардаг тосгонлоо эхэлж хурж ирээд тэднэрлүү дайрж байгаа нохоонуудыг барьж идчихсэн байна. За нохоонуудыг барьж идээ за алдчихлаа да инглээдээ гэж бодж удалгүй хүмүүсийн тэжээдийг гэрийн тэжээмэл одоо тийм морь тэмээ өхөр юу гэдгийг тэр амьдтыг юм бариад идсэн. За ингээд морь малаа хамгаалж исэн тосгоны иргэд рүү довтолж бас 3-аас 4 хүн одоо зөвхөн өнгөрсөн 3 сарын хугацаанд энэ Сибирийн барын саварт одоо өртөж хоолн болж дууссан байгаа. Тэгээд нутгийн ард иргэд болон эрдэмтэн судлаач нар ан амтан сонирхдаг хүмүүс юу шилээд байгаа гэхээр ойд тэд турсмаа Сибирийн тайгаад ан гөрөөгөө хийгээд хүн амьтнаас болж өгөх холхон амьдарж идэг Амурын бар яагаад өөрөө хүнлүү хамгийн аюултай дайсан руугаа ойртвоо гэхээр экологийн систем Сибирт бүрэн алдагдсан гэж байна. 5-6 жилийн өмнө амар том галт төмөр болоод тэндээс болж одоо олон янзын амьтад одоо ойгоос гарч зугтсан дүр төрхийг бол та бүхэн мэдж байгаа. Одоо баавга гэдэг амьтан хүртэл энэ ойгоос бодж одоо зугтаж гарсан үүнийг дагаж одоо идэж тижээлүүд нь ховордсон байдаг. Яг үүнтэй адилхан бар гэдэг амьтны одоо хамгийн идэх дуртай зэрлэг гахаа одоо энэ ойн төмрөөс удаа дайжиж их хэмжээгээр хорогдож үргэлжсэн өөрөө энэ Амурын барын хоол хүнсний алтан одоо тэ хэлхийг л алдуулсан байгаа. Дайран дээр давсгчээр бас нэг ядаргаатай вирусын өвчин гарсан гэж байна. Тэр нь юу гэхээр энэ зэрлэг гахаанд байдаг ийм одоо гахааны вирус халдварт өвчин одоо Сибирт дэгдсэн. Ингээд дэгдснээс болж одоо асар их хэмжээний олон тонны гахаа энэ өвчнөд дархлаагүй учраас одоо хүж хоригдсон гэж байгаа. За энэ вирус анх хаанаас гарсан бэхээр Африкт амьдардаг одоо зэрлэг гахааны сүргээс анх одоо энэ вирус өвчин гарч дэлхийд даяар тарсан гэдэг тийм яриа хөөрөө байдаг юм байлээ. Кэлн хотын амтны хүрээлэнгийн ерөнхий эмч одоо тийм малын эмч хүн хэлсэн байгаа. Энэ гахааны вирус бол маш аюултай байгаа. Ерөнхийдөө ийм зэрлэг гахааны энэ вирусыг тулсан гахаануудын 80-90% нь бол нас бардаг, амиа алддаг ийм өндөр идэвхтэй байгаа. Тэгээ энэ вирус магадгүй те Сибирт их хэмжээгээр тархаж тэнд одоо энэ вирусны дархлаагүй гахаанууд одоо хяарч үүнээс болж одоо Сибирийн барууд хүний амьдардаг суурьлын бүсүүд рүү нэвтэрч өлсгөлөндөө хөтлөгдөж орж ирж байгаа хаа гэж хэлсэн. Ер нь тэгээд дан ганцын барын дуртай гахааны махаас гадна бас хулгайн анчид одоо хил орчмын болон алс орнуудын нутгуудаар итгэвчсэн учраас энэ бар гэдэг амьтны хоол болон одоо тэ бэлчээр нутаг энэ бүх зүйлүүд нь хумигдаж хүнтэй эс хүссэн хүсээгүй хүний амьдралтай хүмүүсийн оршин тогтнодог газруудтай өөрийнх нь эзэмшил нутаг нь ингэж огтлолцож ирж байгаа гэж хэлж байгаа. Тухайн үед бол анчид бол нутгийн иргэд хэлэхдээ сүүлийн жилүүдэд энэ ойд хээр бүс нутагт одоо хэмжээний зэрлэг гахаанууд их олон тоогоор ямар шалтгаанаар мэдэгдэхгүйгээр их хэмжээгээрээс үхсэн байхдаа таарч их гайхаж исэн гэж ярьдаг юм байлээ. Ер нь тэгээ эрдэмтэн судлаач нар хэлж байгаа 24 оны сүүлээс энэ оны одоо 10 сар хүртэл 17 барыг хүний суурьшлийн бүсэд орж ирснийхэн төлөө буудсан бол 27 барыг ерөнхийдөө унтуулгатаас сумаар одоо буудаж аюулгүй болгож одоо тэ тор моронд хийгээд амьтны хүрээлэмжтэй судалгаа шилжлэгээний байгууллагууд руу явуулсан. Гэтэл энэ 27 баригдсан бол 17 амиа алдсан баарнууд бүгд маш эцсэнхий туранхай ерөнхийдөө тэ амиа яаж гэж байгаа юм бэ гэмээр тийм цог золбоогүй болцсон одоо энэ барнууд аргагүй ирэхэнд одоо наашаа хүний суурьшлийн бүстэй
ингэж орж иж огтлцож байгаа нь хүн бар хоёрын таарлах магадлалыг 10,000% дахин ихсэж гинэ гэж байгаа. Тэгээ ер нь олон ан амьтны түүхийг уншаад байж байхад зарим амьтнууд одоо тэ өөрийнхөө өвчин зовир шүдч гэдэг юм уу тэ хоол уусруулах систем эсвэл хөгшөрсөн үедээ хүнлүү их товтолдог. Яагаад тэгэхээр том ангуудыг барихад их хэмжээний хүч ордог бол хүнийг барихад маш амархан байдаг учраас энэ том муурнууд хүнлүү бас товтолдог тийм тохиолдол нэмэгдээд байдаг. Ер нь тэгээд анх энэ хойд хөршид чинь энэ Амурын бар, Сибирийн барыг хамгаалах кампанит ажлуудыг бас сурчлаад байгалийн нэн тэрүүнд байж явах ёстой амтай энэ гэж их магтаж сурчилж исэн. Гэтэл энэ нь өөрөө хэд улс төрийн болон сонгуулийн кампанит ажил болоод яг тэр ойд амьдарч байгаа барны эдэж тижэл ахуй амьдралд нь бол ямар ч нэмэр болоогүй шахуу ерөнхийдөө улс төрчдийн зүгээр нэг те оноо цуглуулдаг нэг тийм эдис болж хуурсан гэж. Тэгээд нөгөө улс төрчид бол яах вэ? Сонгуульдаа зориулаад Амурын барыг хайрлана гэд тэрэндээ зориулаад хууль дүрм торгуулийг нэмэгдүүлсэн. Гэтэл Амурын бар нь өөрөө эс хүссээгүй чинь хүмүүсийн амьдардаг буу зэвсэггүй тосгонд орж ирээд хүмүүсийг бариад гэлэнгүү тосгоны одоо эгэлж ирийн ард иргэд бол дургуутсаж те энэ барнуудыг одоо устгахыг ихээр бас устгах чадахгүй. Хууль эрх зүйн талаас бас болохгүй. Өөрсдөө хэрэгт ороод бараг шорон аавын хаалга татчих гэдэг. Тэгээ барандаа идвэрхүү шоронд суух уу гэдэг нэг юм хоёр атсан шалааны бол одоо хэдийн ядарсан алс дормдын иргэд бол амьдарч байгаа гэж яриад байгаа. Ер нь тэгээ барууны ажиглагч амтэн судлаач Амурын барыг сонирхдаг хүмүүс бол хэлж байгаа. Хойд хөршийн энэ ой модны гамшигт ойн түүмэр одоо өвчин эмгэг өлсөглөн хомсд бол улс төрийн одоо тэ энэ нөхцөл байдал дайн дажин одоо энэ бүх зүйлүүдээс болж ерөнхийдөө энэ Сибирь орчин болон тэнд амьдардаг экосистем бас нэлээд хүн шалгуурыг давж гинэ гэсэн яриаг ярьж байна. Тэгэхээр ер нь юу яаж байгаа гэсэн үг. Одоо Сибирь гэдэг чинь дэлхийн уушиг хамгийн их ой модтой хэсэг. Тэгэхээр энэ ой модны хоол хүнс тижэл муудаад ирэхээр Сибирийн өмнөд зах буюу одоо манай хан хинтийн уулс руу одоо энэ Сибирээс дайжиж зүхтаж явж байгаа янз янзын зэрлэг амьтад бол нэвчиж нэвтрэн орж ирж байгаа бах гэж би бас бодож байгаа. Тэгэхээр магадгүй энэ Амурын Сибирийн барс хойд хилээр бас нэвтэрч орж ирэх бас магадлалтай. Ерөнхийдөө яг түүх харж байхад 1900 оны ихэнх үеэр Монгол улсад энэ Амурын бар, Сибирийн бар, одоогийн Дорнод аймаг, Хинтийн аймгийн нутгуудаар бол байсан гэж ярьдаг юм байлээ. Ерөнхийдөө одоо Хэрлэн бар центр гэдэг ерөнхийдөө юм бартай холбоотой нэршил газар зүйн онцлог ой мод энэ төр янз янзын зүйлүүд байсан. Тэгээ хүмүүс одоо нэмэгдэх хэрээр барнууд хойшоогоо Орос руу орж тэндээсээ цаашлаад бас Сибирьтэй төвхөлсөн байх магадaltaй. Монголд ирсэн барнууд магадгүй устдаад эсвэл одоо тэ дайжаад алга болсон байх гэж ойлгодог. Дээрээс нь Монгол улс бас нэлээд хэмжээний ойтой байж байгаад ерөнхийдөө ойн одоо хэсэг зурсууд байхгүй болж ойн түүмэр, тал хэрийн түүмэр гэдэг зүйлээс болж барны одоо тэ амьдрах аятаа тухтай орчин бас байхгүй болсон юм уу да гэж ойлгож байгаа. Хүмүүс Сибирийн бар гэхэд зөвхөн Оросд амьдардаг гэж ойлгоод үгүй. Монголд яхахгүй амьдардаг байсан. Гэхдээ одоо энэ сүүлийн жилүүдэд болж байгаа тэр цэсмаа энэ наммаар одоо энэ хойд Сибирь даяар барын идэвхжил идэвхтэй байгаа учраас хүмүүс та бүхэн одоо энэ хан хинти уул хад одоо тэ энэ мод руу хэмжээгээр орж одоо баавга бар чон элдв амир зэрлэг амьдтаас улаан нүрээр таарахгүй байхын тулд маш болгоомжтой хэрэгтэй байна. Тэгээд энэ хан хинти уус чинь наашаага үргэлжлээд одоо манай Монгол тэ одоо энэ юу Хинти дээрээс нь Төв аймаг манай энэ Богдуул, Гачуурт одоо тэ энэ ойн залгаа ийм ойн бүсүүдээр бас халахалж янз янзын зэрлэг ан амтан бас нэвтэрч орж ирэх. Тэднийг дагаж араас нь одоо мөрддөг анчин зэрлэг одоо амьтад нь бас орж ирэхийг бол үүсгэх. Тэгэхээр одоо энэ уулан дээр гарна Богдуул руу явган аялал хийн энэ төр гэдэг одоо яриад байдаг хүмүүс энэ аюулгүй байдлаа хамгийн түрүүнд бодохгүй бол яг гинт баавгаа ч юм уу бар гараад ирэх юм бол одоо яах юм энийг хаяа зүхтах уу эсвэл ямар нэгэн хамгаалтын систем шилжих үү аврах алб дуудах уу аврах алб очиж амжих уу гэдэг юм уу те олон зүйлээс бодож явах хэрэгтэй. Аялал жуулчлалын аюулгүй байдлыг бид нар бас нэг сайн хөгжүүлмээр. Тэгэхгүй бол одоо намайг нэг ийм ярих муу ярлалаа гэдэг.
бүх юмыг сайн ёрлоод байдаг мөртлөө дандаа муу амьдраад байна шүү дээ. Тэгэхээр хэдүүл ерөөсө бүх юмыг муугаас нь сайн хүртэл сайн бодож хэмжиж бас боломжтой байх ёстой байна гэдгийг энэ барны довтолгооны энэ эрчим одоо нэмэгдэж байгаа энэ он сар жилүүдэд бас одоо илүү анхаарах хэрэгтэй. Сүүлд би бас нэг баавганы дайралт нэмэгдэж гин гэж баавгаа бол асар ихээр бас одоо довтолгоон үлдэж тал хэр нутгаар бас хонь мал хөөж одоо ингэж гүйлдэж явж байгаа ийм нөхцөл тохиолдлууд бол их болоод байгаа. Тэгэхээр энэ хойд Сибирийн хойд болсон одоо энэ асар том төмөр тентхийн эко орчныг орвонгоор нэргүүлээд үүнээс дайжсан амьтад түүнийг дагаж хоолдог зэрлэг амьтад хүртэл одоо ингэж хөдөлгөөнд орж байгаа юм байна. Маш том одоо экосистемийн миграц явагдаж байгаа юм байна гэдгийг энэ түүхөөс харуулж байгаа. За ингээд ямар ч хэлсэн Сибирийн бар хүн амьтан барьж идээд байгаа энэ айхтар түүхийг та бүхэндээ маш товчхон одоо оруулаад тэгээд орж гараад ойрхон байж ороо дараагийн гоё түүхүүд гараарсаа орж ирнэ.